За сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Тэгэхээр Media Show podcast-ийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн ярилцлага цахимаар явуулж байна. Тэгэхээр Лондон хотод одоо сурч байгаа UCL их сургуулийн докторийн оюутан, судлаач. Оюутан гэж хэлэхээр арай буруудчихгүй. Зүгээр шүү дээ. Оюутан ч. Зүгээр үү? Тийм. Гадаад судлаач. Тэг Ганбат маань урилгыг маань хүлээж авсан байна. Тэгэхээр цаг зав гаргаж байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Намайг ингээд подкастта урьж оролцуулж байгаад их баярлалаа. За сонсогчтой хоёлоо бас эхлээд таны одоо background буюу суур, ажил мэргэжил. За өнөөдөр ялангуяа бид хоёр ярилцсан сэдв бол бас хуурамч мэдээлэл, гадны одоо хортой мэдээлэл гихшлэнгээр ер нь л сүүлийн үед одоо захин орчинд өрнөж байгаа энэ бүх асуудлын талаар бас ярилцъя гэж шийдсэн. Тэгэхээр эдгээр асуудалтай та ер нь өөрөө хэрхэн одоо холбогдох болов? Яагаад энэ чиглэлд ер нь судалгаа хийх болов? Ямар мэрэгжил угшилтай хүн бэ гэдгээ манай сонсогчдод эхлээд танилцуулаач. За тэгье. Би болохоор яг миний үндсэн одоо их сургуульд сурсан бакалавр сурсан мэрэгжил болохоор математик загварчлал гэдэг мэрэгжилтэй. Математикийн ялангуяа одоо хэрэглээний математикийн нэг салбар. Тэр нөгөө одоо ингээд байгаль дээр байгаа эсвэл нийгэм дээр байгаа асуудлуудыг математикийн аргаар загварчилдаг нэг тийм шийдэл, оновчтой шийдэл энэ хайдаг нэг тийм математикийн салбар гэдэг. Тэрүүгээр сурсан математик загварчлалын мэрэгжилтэй. Тэгээд яагаад энэ салбар руу орсон гэдэг нь их сонирхолтой. Би нөгөө сургуулаа төгссөнийхөө дараа технологийн чиглэлээр, мэдээллийн технологийн чиглэлээр, програм хангамжийн чиглэлээр хууль сахиулах байгууллагад ажилладаг байсан. Тэгээд ерөнхийдөө одоо хууль сахиулах байгууллага, тэгээд дараа нь аюулгүй байдлын чиглэлээр, тэгээд сайн засаглалын чиглэлээр тийм ажилласан туршлагатай. Тэгээд гэхдээ тэр байгууллагуудад дандаа технологитой холбоотой шинэ технологи нэвтрүүлэх гэдэг ч юм уу тиймэрхүү ажлууд хийж явж байсан. Тэгээ одоо миний шийдэж байгаа энэ судалгаа болохоор илүү аюулгүй байдалтай холбоотой сэдв гэсэн үг. Ялангуяа одоо мэдээллийн аюулгүй байдал, цахим аюулгүй байдалтай холбоотой сэдв. Манай одоо сурж байгаа докторийн хөтөлбөр маань ч гэсэн аюулгүй байдлын, одоо захим аюулгүй байдлын докторийн хөтөлбөр гэдэг. Гэхдээ энэ хөтөлбөр нь болохоор 3 департаментын хамтарсан хөтөлбөр. Нэг нь computer science, тэгээд бодлого судлал, нөгөөх нь болохоор аюулгүй байдал, гэмт хэрэг судлалын одоо UCL-ийн 3 департамент хамтраад хэрэгжүүлдэг докторийн хөтөлбөр. Тэгээд яг хөө хүмүүс захим аюулгүй байдал гэхээр хамгийн түрүүнд боддог юм нөгөө хакер тэгээд сүлжээ алдаал ингээл тийм бодд юм шиг байна. Тэр бол мэдээж одоо захим аюулгүй байдлын нэг чухал хэсэг мөн. Гэхдээ тэрнээс гадна олон нийтийн мэдээллийн орчин, за тэгээд олон нийтийн итгэл өдр гэдэг маань бас аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг болж явдаг. Тэгээд миний сэдв бол энэ чиглэл рүү болов. Энэ сэдв баг. Мэдээлэл гэдэг чинь одоо нөгөө зэрэг зэвсэг, мөнгө, эрх мэдэл гэдэгтэй л одоо адилхан маш чухал хэрэгсэл ялангуяа энэ зуунд боллоо гэдэг байгаа тий. Одоо ялангуяа нөгөө мэдээллийн нөгөө нэг тарах хурд нэмэгдсэн. Тэгээд нэг дор олон хүнд нөлөөлөх чадвар нэмэгдсэн учраас одоо зэвсэг болж ашиглахад ч гэсэн болохоор тийм хэлбэртэй болчихж байгаа юм л да. Тэгээд энэ чинь нөгөө хүмүүс янз бүрийн зорилгоор ашиглажтэй гадныхан, дотоодынхан бизнесийн зорилгоор ч гэсэн ашигладаг юм болчихсон учраас нэг тийм судлах хэмжээний ялангуяа аюулгүй байдалтай холбоотой судлахад их сонирхолтой сэдв гарч ирээд байна. Сая таны яран дээр сонсохоор цахим аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал гэд ярьж байна. Одоо Монголд бол кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал гэж яриад байгаа. Тэгэхээр энд одоо бидний өдөр тутамдаа ашигладаг тэр одоо сошиал медиа ч юм уу тэр чухам алинд нь хамарж ойлгох юм бэ гэдэг нэг ийм асуудал байгаа дах шиг байсан. За тэр төдийгүй нэг хүмүүс асуухад ер нь бид нэр хуурамч мэдээлэл, пропаганда, манипуляц те за когнитив дан гэл юм маш олон үг хэллэгүүдийг бас ярьж байна л да. Тэгэхээр эдгээрийг нэг мөрчлэн одоо ярил бас их урт юм болох баха. Гэхдээ та бас энэ ялгаатай талуудыг нь тайлбарлаж өгвөл. Тийм захим аюулгүй байдал, кибер аюулгүй байдал яг ерөнхийдөө мэдээллийн аюулгүй байдлыг нэг тийм толгой том малгай ойлголт дотор ороо явчихна. Сошиал медиа маань болохоор аль алинд нь орно. Одоо жишээ нь сошиал медиа дээр байгаа хүний хаягийг хүний одоо хаяглал хууль бусаар хандах, захим орчинд явж байгаа залилан гэдэг гэх ингээд тусдаа нэг тусдаа сэдвүүд болчихж байгаа. Тэгээ мэдээллийн орчин бас тусдаа нэг аюулгүй байдлын нэг асуудал болж байгаа ч гэдэг тий. За саяны тэр одоо manipulation, пропаганда, cognitive дан гэдэг гэхээр бас хоорондоо холбоотой сэдвүүд
Монгол хэлэн дээр чинь одоо чинь хуурамч мэдээлэл гэж яг одоо хамгийн түгээмэл яригдж байгаа нэг сэдв гээд бариад авахад монгол хэлээр бас яг тодорхой нэг юм тогтцсон ойлголт олон нийтийн дунд одоо бас байхгүй л байгаа шиг байна. Чи ер нь бол ингээд одоо харахаар misinformation, disinformation гэж хоёр тустай ойлголт гэж авч үзээд байна шүү дээ. Disinformation гэхээр санаатаагаар зорилготойгоор одоо олон нийтийн хуурах, санаа бодлыг төрөгдүүлэх зорилгоор үүсгэсэн зорилттой үйл ажиллагаа мэдээллийг бол ингээд disinformation гэж байгаа бол санамсаргүй байдлаар ташаа мэдээлэл түгээхийг misinformation гэж бас шийддэг. Яг одоо ингээд Монголд бол мэрэгжлийн судлаач нар за энэ чиглэлээр ажилладаг мэрэгчлэнүүд бол ялгааг нь мэдээд байгаа мөртлөө олон нийтэд бол нэг тийм хольж ойлгогдоод байдаг юм ойлголтууд. За пропаганда бас бид нэр айгүй танил өгчтэй аль дээр үес л мэддэг гэсэн үг. Пропаганда гэхээр гэхдээ зөвхөн социализмд л байсан юм шиг боддог. Социализмд л байсан юм шиг боддог. Тэгэхээр чинь ингээд нөгөө бүх улсад дотооддоо гадагшаа явуулдаг юм ажиллагаа. Гэхдээ пропаганда бол хуурамч мэдээлэлс нэг ялгаатай юм. Заавал худлаа байх албагүй. Өмнө мэдээллийг ч гэсэн өөрийнхөө үзэл сурталчилсан зорилгоор нөлөөлөх зорилгоор ашиглаж болж байгаа. Тэр пропаганда гэж юм. За манипуляшн бол явтай бол нэг төрөлдөх зорилготой ерөнхийд нь хэлж байгаа. Тэгээ сүүлийн үед чинь НАТОгийн голдуу судлаачд бол энэ ажиллагаануудыг нийлүүлээд ерөнхийдөө энэ бол ингээд когнитив дайн буюу одоо ууч ингээд зэрэг зэвсгэл байлдаг дайнаас ялгаатай когнитив дайн гэж томьёолж байгаа. Энэ болохоор одоо когнитив дайны үед бол жишээ нь хүний оюун санаатай зорилттой нэг таргет бүлгийнх нь оюун санаанд зорилтод ингээд байр дайныхын талбар болоод за тэгээд одоо хакинг хийх, хуурамч мэдээллээр одоо олон нийт рүү түгээх гэх мэт тийм ажиллагаануудыг болохоор хэрэгсэл болгож ашиглаад байгаа. Ерөнхийдөө когнитив дайн явуулж байна гэж үздэг судлаач нар. Дагаад энэ сэдв сүүлийн хэдэн жил бол нэлээд шинжлэх ухааны нэлээд яригддаг юм сэдв болсон байгаа маань салбарууд бас. Эднэр маань ингээд сонсоод байхаар бүгдээрээ юу гэдэг тодорхой зохион байгуулалттай одоо сэдв зорилготой тий ийм зохион байгуулалттай ерөнхийдөө үйл ажиллагаа байх гэдэг. Сүүлийн үед бас нэг анзаарагдаад байгаа юм нь зохион байгуулалттай ажиллагаа за иргэдийн яг органик одоо уур бухимдал гэх юм уу хариуцлага нэгсэн үйл ажиллагаа тий ийм зүйл хоёр хоорондоо ялгагдахгүй бас жоохон болоод ах шиг байна. Заримдаа ч одоо манайх нэлдгэр нөгөө сэвэд байна гэдэг тий. Тэгэхээр сэвэд нөө эсвэл үнэхээр органикаараа хүмүүсийн үзэл бодол дуу хоолой яваад байна уу? Энэ хоёрыг ер нь ямар тохиолдолд яаж ялгад юм бэ? Тийм. За их төвхтэй байгаа юм л да. Одоо ингээд одоо чинь астротурфинг гэдэг нэг ойлголт байгаа даа. Тэг яг энэ астротурфинг гэдэг юу хэлж байгаа гэхээр зөвхөн мэдээллийн орчинд ч биш. Ер нь бол ингээд юмыг ингээд органик байгаа юм шиг харагдуулах зорилготойгоор тэгтээ одоо олныг хамарсан одоо жагсаалт цуглаач байж болно. Тэг төлбөртэй жагсаал гэж бид нэр ярьдаг ч тийм. Тэр бол бас астротурфингийн нэг хэлбэр байна. За одоо Монголд бол чинь төлбөртэй ингээд мэдээлэл түгээх үйл ажиллагааг хямрах энэ гэж нэрлэдэг болсон байгаа тийм. Жишээ нь тэгэхээр ингээд астротурфинг яг органик хоёрыг ялгахад их төвхтэй. Одоо ерөнхийдөө бол нэг юм гурван гол юмар ялгаж байгаа. Тэр мэдээллийнх нь агуулгаар нэг ялгаж болж байгаа. За тэр мэдээллийг түгээж байгаа одоо түгээгч дээр нь одоо акторууд гэж нэрлэдэг. Тэр түгээгч дээр нь ялгаж болж байгаа. За эсвэл тэр мэдээлэл түгээж байгаа үйл ажиллагааных нь одоо behavior-ээр нь таньж мэдчихэж байгаа. Жишээ нь одоо актороор нь бол жишээ нь яг адилхан нэг цөөхөн дагагчтай нэг гинт одоо чи Монголын Facebook дээр харагддаг ч нэг Вьетнам нэртэй хаягнууд орж ирснээр баахан комент бичээл эсвэл баахан лайк дараал явчихдаг. Эсвэл нэр зураг байхгүй нэг баахан тийм тролл юм шиг хаягууд орж ирснээр баахан контентууд үйлдвэрлэл цацаад явчихдаг. За контентууд нь ялгах гэхээр яг ижил төрлийн эсвэл нэг жоохон ялгаатай одоо сүүлийн үед нэг AI-аар үүсгэсэн контентуудыг яг ижил төрлийн контентыг нэг ижил цаг хугацаанд түгээгээд эхлэх юм уу. Иймэрхүү шинж тэмдгүүдээр л ялгаж таньж байгаа. Энэ astroturfing гэдэг чинь нөгөө бид рүү хэлсэн нөгөө зөвхөн мэдээллийн орчинд ч биш. Зүгээр ингээд нийгмийн амьдралч гэсэн байж байгаа. Одоо хуурамч ревю бичдэг, бизнесийн зорилгоор ашиглан хуурамч ревю бичдэг, төлбөртэйгээр ревю бичлдэг гэж бас astroturfing гэж үзэж байгаа жишээтэй байхгүй. Тэгэхээр нөгөө одоо тэгээд энэ чинь тарихын тулд нөгөө нэг одоо компьютер шинжилгээ ухааны аргуудыг ашиглаж байгаа. Тэр нөгөө сүүлийн үеийн машин сургалтын аргуудыг ашиглаад машин сургалтын модулуудыг хөгжүүлээл тэгэл ажил идэл давтагдж байгаа юм таньж мэдэх. Тийм зорилготой бол ийм л үйл ажиллагаа. Тэгэхээр бол ер нь мониторингийн аргаар л ялгах гэсэн үг л гот юм тийм. Мониторингийн аргаар ялгаж байгаа. Паблик бол яг зүгээр одоо
Тэгээ одоо ч Ингийн бид одоо хард сууж байгаа. Тийм бид нар одоо ингэж харж сууж байгаа. За энэ яг гэхдээ нөгөө олон жил сошиал медиа дээр эдгээр байсан хүмүүс ерөнхийдөө за энэ хаяг дандаа л тийм явуулж идэх та төлбөртэй пост бичдэг хаягдаа тэр таньдаг болсон байдаг шүү дээ. Тэр нөгөө одоо хүний өөрийнх нь туршлагаар мэдлэгээр одоо нөгөө зам байдал. Тийм тэр behavior дээр нь бид нар өөрсдөө суурилж байгаа гэсэн шүү дээ. Тэгээд тэр машин learning-ийн аргууд чинь яг тэр behavior-ийг л машин сургаал тэрүүгээр нь таних гад үзэж байгаа гэсэн үг. Энэтэй холбоотой таны хийж байгаа судалгааны тухай бас асуух гэсэн. Тэгэхээр жижиг орнууд дахь гадны нөлөөт хурамч мэдээллийн нөлөө илүү. Тийм. Миний сэдв болохоор жижиг орнууд чиглэсэн хурамч мэдээллийн компанид ажил гэж одоо тийм working title гэж нэрлэдэг. Тэгээ тийм байдалтай явж байгаа. Жижиг орн дотор яг би Монгол улсыг бол яг нэг гол жишээ болох гэж барьж авсан. Тэрнээс гадна яг Монголтой ажил нөхцөл байдалтай өөр Казахстан, за Гүрж тэгээд Латви гэдэг Балтийн орнуудаас Латвиг би сонгож байгаа. Жишээ нь Оросын хурамч мэдээлэлд яаж өртсөн юм бэ? Ямар нарратив, ямар үйл өмчүүд тэр улс зохилж явагдаад өгдөг байсан юм бэ гэдэг юм судалж үзсэн баг жишээ те. Тэгээ Монгол дээр бол жишээ нь одоо яг Facebook-ийн одоо контентын сан гэж байдаг те. Тэр контентын санд хандах эрхийг аваад тэр контентын сан дээр одоо хурамч Монголд явж байгаа хурамч мэдээллүүдийг ялган таних юм ангилагч хийгээд сууж байгаа. Тэр нэг машин сургалтын мэдээлэл аваад тэрийг илүү дахиж сургаад тэгээд монгол хэл дээр явж байгаа хурамч мэдээллүүдийг ялгаж таних нэг төлөв бэлтгэж байгаа гэсэн. Дараа нь энэ төлөвлөлтөөр ашиглаад хурамч мэдээллүүдийг сонгож ялгаад дараа нь тэн дээр одоо анализ тэрхийг юм шатад явах юм. Одоо ер нь судалгааны ажлаа эхлээд бас нэлээ 2 жил гаруйла болцсон баха тий 3 жил үү? Одоо ер нь 3 дахь жилдээ явж байгаа гэсэн үг. Одоо дахиад 1 жил орчим хугацаа аваа. Одоо хамгийн төвөгтэй байсан юм нөгөө судалгааны ажил дээр нөгөө дата их чухал. Тэгээд Facebook-ийн тэр контентын санд руу хандах зөвшөөрлийг авахгүй бас нэлээд хугацаа зарцуулсан. Тэр нэг тийм амархан зүгээр одоо аврыг гэсэн хөндлөнд орчдөг. Яг тэгэхээр чинь нөгөө маш их хүний хувийн мэдээлэл байгаа. Тэгээд тэр дата нь өөрөө Facebook-ийн өмч болцсон байгаа шүү дээ. Тэр мэд контентууд чинь нөхцөл үйлчлэгээ хөрсөн даа. Тэгээ Facebook намайг чинь докторх ажлыг эхэлж явах үед өөр crowd tangle гэдэг өөр санд ингээд мэдээлэл өгдөг байснаа тэрийг яг болж таарад тэгээ бүр огт тэнд ч мэдээлэл өгөхгүй байд нэг хэсэг бараг жил хагас жахуу байж байгаад өнгөрсөн жилийн дэдээс эхлээд тэр сангаа нээлттэй болоод дахиж шинээр одоо өөртөө гаргаж ирсэн. Тэгэхээр тэрэнд нь хүсэлтэд явуулах тэгээд хянагдах их процесстэй тэр процессын дагуу явсаар байгаа л мэдээлэл таанд ирэх авцсан. Бодвол одоо цэвэр судалгааны зорилгоор ашиглана ингээд нэгэл тэр нэлээд шаардлагатай. Нэлээд одоо за жишээ нь сургууль нь жишээ нь яг зөвхөн академик зорилгоор ашиглана гэж байгаа. Тэгээд академик зорилгоор ашиглахын тулд академик байгууллагад ажилладаг судалгаа хийдэг байх ёстой гэж байгаа. Тэр академик байгууллага нь болохоор бас дурын зүгээр нэг их сургууль байж болохгүй дэлхийд нэр хүндтэй байх ёстой. Тэгээд тэр нь одоо ижил төрлийн ийм судалгаанууд дээр ажиллаж исэн туршлагатай байх хэрэгтэй. За тэгээд нөгөө ёс зүйн зөвшөөрөл сургуулиасаа авсан байх хэрэгтэй гэдэг нөгөө их олон процесстэй. Тэгээд дээр нь тэр одоо чинь энэ Facebook-ийн контент руу хандахаар тэр Facebook-ийн контент Facebook надад нэг юм юу өгч байгаа. Одоо виртуал сервер гаргаад өгч байгаа гэсэн. Виртуал машин гаргаад өгч байгаа гэсэн. Тэгээд тэр виртуал машин руу би зөвхөн тодорхой нэг газараас хандна. Тэндээс ямар нэг юм одоо гадагш нь гаргах хуулах боломж байхгүй хаалттай бүх юм хаалттай. Тэр өдгөө одоо ингээд дуртай модель татаж аваад ашиглах боломж байхгүй зөвхөн одоо ингээд Facebook энэ хэлний загваруудыг ашиглаж болно гэж заасан ч багч тий. Тэгээ тэн дээр нь яг өөрсдийнхөө тэр нь бас тийм айхтар сул юмуд байхгүй нэлээд боломжийн сайн юмуд байгаа учраас тэрийг ашиглаад өөрсдийнхөө юмыг хөгжүүлээд шинээр зохиогож явах боломжтой орчин бэлдээд өгсөн. Сонирхолтой өдөр датаны сонирхолтой тэр гаргаж өгсөн түүл нь сайн хүчрхэг машин сургалтын бас хэр баргийн модулийг ажилуулчих хэмжээний чадaltaй тийм гаргаад өгсөн. Энэ чиглэлийг сонирхдаг хүмүүсийн хувьд бол маш хорхоо өрмөр сонсогдож штэ ер нь бол. Тэг ерөнхийдөө энэ Facebook чинь яг олон нийтэд нээлттэй нөхөл нөгөө нэг сурчлагын сангаа бол нээлттэй тавьсан байгаа шүү дээ. Одоо тэр сурчлагын сан дээр жишээ нь манай Монголын нөгөө баримт шалгах төвийнхэн маш сонирхолтой судалгаануудыг хийгээд сонирхолтой нийтлүүдүүдийг гаргацсан гэсэн. Тэр боломжууд бас байгаа. Бүр одоо ингээд контент руу илүү дэлгэрэнгүй орыг ивэл яг л юм том институттай гал тэн дотроос л хандах боломжтой байх шиг байна. Зүгээр энэ зур асуухад өмнөх магистрийн таны ажил бас UCL
сургууль хийгдсэн тий. Миний магистрийн ажил болохоор Sussex-ийг сургуульд. Sussex. Sussex-ийг сургууль. Тэгтээ би технологийн менежментийн чиглэлээр технологийн бодлого менежмент гэдэг чиглэлээр мастер хийжсэн. Тэндээсээ би байж байгаа Монгол бас нэг 2 жил болсон. Ягаад гэхээр би нөгөө чивнэгийн тэтгэлгээр сурч ирсэн мастера. Тэгээд чивнэгийн тэтгэлгийн шаардлага чинь мастера хийснийхаа дараа Монголд нутагтаа очиод 2 жил ажиллах хэрэгтэй гэдэг шаардлага тавьдаг. Тэгээд би яг 2 жил болчоод тэгээд докторийн хөтөлбөр рүү лайдад ирж ирсэн. Тэтгэлгээ болохоор нэг инновацийн сан мангаас. Вин докторийн тэтгэлэг болохоор Английн одоо Монголд нэг шүт сан гэж байдаг да шинжлэх ухааны технологийн сан гэдэг шиг. Тэр шиг нэг юм Английн одоо research инновацийг дэмжих сан гэж нэг том сан байгаа. Тэр сангаас ингээд сургуулиуд руу грант олгоод тэгээд тэр грант сургуулиуд нь оюутнуудаа илсүүлж авдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол яг тийм тодорхой бүр одоо тэр улсын team хүнд эдэн настай гэсэн шаардлага огт байхгүй. Зүгээр ямар сэдв мэдвэр хийх нь ч бас нээлттэй их гоё юм. Тэгэхээр би өөрөө ингээд сэдвээ барьж аваад энэ сэдвэр ийм аргаар би ингэ судалгаа хиймээр байна гэдгээ өөрөө бичээд тэгэнгүүт нөгөө нэг намайг одоо удирдах гэж байгаа профессорууд миний тэр бичсэн юмыг уншиж байгаа энэ ерөнхийдөө болохоор юм байна. Сонирхол татгууцсан тий шинэлэг байна гэж үзээд тэгээд нэг ярилцлага энэ төр хийж яагаад тэгээ сонгож авдаг. Тэгэхээр яг тийм нэгдсэн тийм одоо чимний шиг юм full project тийм процесс энэ төр байхгүй. Докторийн сургалт ерөнхийдөө нэг тийм профессорын сонирхлыг татсан. Тэгээд өөрт сонирхолтой тийм сайн сэдв байгаад байвал бус грантууд олдох боломжууд байгаад байдаг. Биш үү? Одоо ингээд 3 жил ерөнхийдөө хурамч мэдээлэлтэй холбоотой за ялангуяа Монголын орчинтой холбоотой судалгаа хийхээр ер нь бид ямар одоо бидэнд ялангуяа ямар юм онцлог одоо эмзэг талууд гэх юм уу те мэдээллийн орчны хувьд анзаарэгдэж байна вэ? Одоо биднэрт нэлээд онцлог шинжүүд бас байгаа тийм манай мэдээлэл монголчуудын чинь нэг мэдээлэл хүлээж авдаг нэг онцлог байна. Тэр нэг тийм амнаас зам давжсан ярианд их амархан автамхаа эсвэл одоо яг тэр бол яг зөв одоо монголчуудын онцлог маа гэж үзлээ гэхэд бас нэг онцлог болохоор одоо энэ групптэй итгэх гэж одоо ойр тойрныхондоо их итгэдэг. Тэр чинь бол гэхдээ яг зөвхөн монголчуудын биш. Ер нь бол дэлхийн нийтээр л нөгөө энэ групптэй итгэдэг нэг тийм байгаад. Хоёрдугаар одоо юу 3 дугаар ч юм уу юм шиг байгаа. Нэг мэдээлэл ингээд хит олон янзын хаягнаас яг нэг мэдээлэл түгээгээд ахаар ерөнхийдөө итгэдэг. Тэр нь болохоор бас монголчуудын ч биш ерөнхийдөө л дэлхийд нийтээр л нэг мижил мэдээллийг олон суулгацаад ахаар хүмүүс итгэх хандлагатай байгаад байдаг байгаа. Тэгээ яа юу бидний яг эмзэг болгоод байна гэхээр манай хэрэглэгчд нөгөө одоо нэг платформ дээр хэтэрхий хамааралтай болсон. Тэр нь Facebook дээр бол манай хэрэглэгчд ингээд баг улсаараа дижитал орцсон. Тэгээд бүх ажил, төрийн ажил, хувийн хувьсгалын тэгээд одоо нөгөө бараа зарах бүх юмаа тэр Facebook гэдэг нэг платформ дээр төвлөрүүлсэн. Бүгдээрээ тэнд яваад орцсон. Тэг сүүлд би 2026 оны энэ хаврын тэр хэвлэлийн хөрөлгөөс 10 жилд нэг удаа хийдэг нэг судалгаа харж байхад монголчууд мэдээлэл авахдаа 84% нь зөвхөн Facebook-ээс мэдээлэл авдаг болцсон байгаа хэрэг. Тэгэхээр энэ нэг платформ дээр хэтэрхий хамааралтай болцсон. Тэгээд тэр нэг нэмдэг болчих. Яагаад тэр нэмдэг болоод юм гэхээр сошиал медиагийн алгоритм гэдэг юм чи өөрөө хүмүүсийг нөгөө яг ижил төстэй юм сонирхдаг. Нөгөө мэдээлэл тандж байгаа зан төлөвөөр нь дамжуулаад яг зөвхөн ижил төстэй юм сонирхдаг хүмүүсийг нэг бүлэг болгоод зөвхөн тэдэд таарсан юм харуулдаг болгочтой. Тэгээд тэрийг нөгөө фильтр бабл гэдэг байгаа шүү дээ. Тэр фильтр бабл үүсчингүүт хүмүүс өөр төрлийн үзэл бодлыг харахаа байгаад тэгээ ер нь явандаа явсаар байгаа өөр төрлийн үзэл бодлыг бүр хүлээж авах байждаг. Тэгээ нэг худлаа юм яваад тэн дотор ингээд баян бөмбөгдүүлсээр байгаа нөгөөдөгтэй баян итгэдэг болоод өөр гадны юм ороод ирэхээр ерөөсөө огт хүлээж авахгүй болоод тэгээд нэг юм хоёр цаашаа хид хидийн тал хуваагдчихдаг. Тэгээд амар талцалтай болцсон. Ерөөсөө би өнөх үзэж чадах байждаг нэг тийм хэцүү тал. Тэр нь манай сошиал Facebook дээр хид төлөвлөснөөс болж байгаа юм шиг байна. Facebook ч юм бол ерөнхийдөө бусад улсад бол нэлээд одоо гол сошиал медиа платформ гэдэг байдлаа алдсан тийм платформ багтаах. Тэгээ би ингээд судалгаа хийгээд одоо миний судалгааны дата Facebook дээр төлөвлөж байгаа гэхээр их олон хамт судалгаа хийж байгаа. Тэгэхээр манай лоббийн хантер ингээд яагаад Facebook гэдэг. Facebook ч одоо хүмүүс байгаа мó гэдэг ингээд гайхаад. Тэгээд ингээд монголчуудын 84% гэхээр үнэхээр амар төлөвлөсөн байх шүү. Тэгж Facebook дээр төлөвлөсөн ус байхгүй. Монголч бол нөгөө ингээд сургууль соёлынхоо даалгаврыг ангийн групп гэж үүссэн. Тэрэн дээрээ даалгавраач өгч явах шиг эсвэл төрийн байгууллага нь шууд Facebook дээр лайв хийгээл
бүх ерхий сайд дарганаар хуралтайгаа хүртэл тэн дээр лайв хийгээ сууж идэг шүү дээ. Тийм болцсон газар ер нь их хов шүү. Тэгээ тэр их хэмжиг болж байгаа. Тэгээд веб хуудас нь хаягдсан уу? веб хуудаснуудаа бүр ер нь мартцсан байгаа гэж байна шүү. Хамгийн сүүлд нэг веб хуудас дээр тэгээд веб хуудас дээр байгаа мэдээлэл энэ бүр огт байхгүй хоцрогдсон тий. Тэр чинь яг хэмжиг болгож байгаа. Тэгээд зэр нөгөө хэвлэл мэдээллийн байгууллагууд маань бас Facebook дамгаалцсан. Хэвлэл мэдээлэл гэхээсээ илүү нэг пэйжүүд болоод тэгээ лайв хийдэг пэйжүүд болсон маа. Тэгээ тэр нөгөө бид нар улам л оюутаад байгаа болохоор бид нарыг улам л эмзэг болгоод байгаа. Тэгээ Facebook ч нөгөө нэг тийм сегмент хийгээд таргет микро таргетинг гэдэг хийхэд их боломжтой тийм платформ байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол хүмүүс нөгөө хэд төвлөрснөө миний бодлоор бол хүмүүс бас анзаараад тах шүү. Бид нар одоо бүгдээрээ л байна гэх тээ. А зарим талаар нөгөө тэрийгээ баг ингээ гоё юм шүү, амар юм шүү. За эсвэл яг буруу нь тэгээд яг юу юм те бид нар ингээ гоё хэлбэрхэн холбогдож байна. Бүх юм тэндээ байна гэдэг ч юм уу. Ингээд ийм байдлаар харах ер нь өнцөг бол нэлээд байгаад байдаг. Тэгэхээр таны хэлж байгаа гол санаа бол энэ платформын онцлог өөрөө тэгэхээр бид нарыг сошиал медиа гэж одоо тэр хооронд нь холбох гэдэг зорилгоос аль хэдийн алга болчихжээ гэдгийг хэлээд байна. Тийм. Ерөөс тийм. Сошиал медиа гээд яг за ерөнхийдөө ингээд сошиал медиагийн ихэнх үед нэг юм юу байлаа сошиал медиа гэдэг чинь сошиал нэтворк байлаа шүү дээ. Одоо ингээд найзуудтайгаа холбогддог, тэгээ найзуудтайгаа гоё моментуудаа хуваалцдаг гэдэг тийм орчин байсан баг. Тэгээд тэгсэн чинь нөгөөд маань тийм сүлжээ нийгмийн сүлжээ байсан баг. Тэгсэн чинь нөгөөд маань ингээд явсаар байгаа. За тэгээд тэрэнд нэг бол одоо тэр алгоритмын хөгжил нөлөөлж байна. За мэдээж нөгөө нэг платформуд маань ашиг орлого олохын тулд илүү олон хүнийг байнга тэмцээнээ уйх шаардлагатай болж байгаа шүү дээ. Тэн дотор байгаа левел тэндээс орлого олох тэр компани орлого олох боломж нь үүсэж байгаа учраас аль болох уйхын тулд найзуудын сүлжээ гэдэг юмнаас гаргацсан. Одоо бол юу болж хувирсан бэ гэхээр ижил сонирхолтой хүмүүсийн зөв бүлэг болсон. Тэгээд Facebook-ийн өөрийнх нь гаргадаг тайлан энэ төр байгаад байгаа. Тэр тайланд би саяхан харж ирсэн. Нөгөө хуучин бол ингээд хүмүүс өөрсдөө контент үйлдвэрлэдэг байсан байгаа байхгүй юу Facebook дээр. Тэгсэн чинь явсаар байгаад одоо бол контентийг ерөөсөө AI generated контентууд амгаалаад эхэлдэг болсон. Тэгэхээр ерөөсөө хүмүүс биш модельүүд контент үүсгээд тэг хүмүүс тэрийн зогсоод загвар ингээд doom scrolling гэдэг ингээд зогсолтгоо scroll хийгээд сууждаг болсон. Тэгээд видео контент мэдээж дамгаалцсан. Тэгээд энд болохоор зөвхөн Facebook-ийн бурууч гэдэг юм байхгүй. Өөр зөндөө олон платформ зөндөө олон зах зээлийн хүчин зүйл нөлөөлж байгаа шүү дээ. Тэр одоо TikTok-ыг бол энэ дээр бас нэлээд их нөлөөлж энэ алгоритм шилжиж TikTok гэдэг платформ аяг нөлөөлж өгч байгаа. Яагаад тэгэхээр TikTok дээр нөгөө for you гэдэг тийм нэг таб зөвхөн дагсан хүмүүсээ хардаг биш. Өөртөө зориулсан гаргаж ирдэг тийм for you гэдэг табыг TikTok харах нэвтрүүлсэн юм байна л да. Тэгээд тэр нь бүр ингээд амар амжилт болонгот бусд нь бүгдээрээ дагаа явцсан. Одоо тэгээд дагаагүй байсан ч гэсэн X ч бас тийм болцсон шүү дээ. X тийм болцсон. Instagram дээр following гэдгээс гадна нэг өөр юм бас болцсон. Тэгээд Facebook дээр бол бүгд тэрний харуулахгүй шууд л танихгүй хүнийг харуулдаг болсон. Тэгээд одоо ингээд тэр нь харж байхад ер нь Facebook дээр бичсэн таньдаг найз нөхдийнхөө юмыг харж гинөө огт танихгүй strange бүр өөр хүмүүсийн юмыг харж гинөө гэдэг юм харахаар танихгүй нөлөө болцсон. Тэгээд тэр TikTok-ийн бас нэг хийсэн юм дөө видео контент гэдэг юм л хүмүүс үйцсэн. Уншихаа болоод эхэлсэн ерөөсөө. Тэгээд тэр TikTok дээр нэг юм юу байгаад байгаа шүү дээ. Нэг челленжүүд одоо ингээд бүжиглж өрдөг челленжүүд. Тэгээд би нэгэд дуурайгаад нэг тийм хийдэг те. Тэгээд ерөнхийдөө нэг л адилхан юмыг өөр царай солигдсон хүмүүсүүд хийгээд байгаа ингээл тэгээд танихгүй хүмүүсийг ингээд хараа суугаад идэг болсон. Тэгээд тэр TikTok-ийн тэр аягүй амжилт олчиход бусдын дагаал тэгээд тэр лөө ингээд шилжчихсэн. Тэгэхээр сошиал медиа гэдэг маань бол анхны тэр хүмүүсийг холбогддог байсан юмнаас бүр хазаагаад баахан адилхан юм дардаг адилхан сонирхолтой хүмүүсийн бөөгнөрл болоод тэгээд тэр нь хамгийн гол нь төгтөө юм нөгөө платформуд чинь нөгөө алгоритм дээр юу гаргахаа хэн юу харуулахаа шийдчихэж байна. За дээр нь хүн яг ямар момент дээр анхаарал нь төвлөрж байгааг хүртэл хараад байгаа байхгүй тий. Одоо жишээ нь яг нэг видео үзчихсэн хэдэн секунд дээр нь солилцож байна. Эсвэл дуустал үзэж байна уу. Тэгээд тэр сольж байгаа момент нь юу байна гэдэг дээрээс нь хүртэл гэдэг тэр хэрэглэж байгаа behavior дээр бүр нэлээд том авинууд дата цуглацсан учраас тэн дээр бүр дуртай машин learning AI мэдээллүүдээ ажиллуулад тэгээд хэрэглэж байгаа тухай бүр маш сайн мэдээлэлтэй болсон учраас донтуулах нөлөөтэй болоод ингээд бүр авчиад байгаа байхгүй тийм дээ. Тэгээд дэлхийн нийтэд тулгымцсан асуудал болчиход байгаа. Тэгээд сошиал медиа биш ер нь бол одоо ингээд тийм пара сошиал гэж нэрлэгдсэн судалгаанууд ч байна.
Тэгэхээр ер нь бол бидний эмзэг байдлыг нэг үгээр хэлэхээр нэг платформ дээр төвлөрсөн байдал. Тэгэхээр энэ дээр нөгөө таны судалгааны одоо сэдв шиг тэгэхээр зохион байгуулалттай мэдээлэл хүртэл явуулах өндөр боломж. Тэгэнгүүт чинь талуудад өгөөд байна гэсэн. Тийм бид нар ингээд нэг платформ дээр төвлөрсөн. Тэгээ ингээд бүлэг сайн дураар нэг бүлгүүд туваагдаад ороод ирчихгүүт чинь тэн дээр талцсан. Тийм талцсан. Тэгээд талцсан байгууд чинь тэн дээр ямар мэдээлэл шийдэх вэ гэдэг дээр нөгөө нэг гадны зорилготой акторууд чинь ингээд орж ирэхэд илүү амарх болчихж байгаа байхгүй. Тэгээ яг тэр бүлэгтэн таарсан мэдээллийн мессежийг өгөөл яваад тахтал. Одоо тэр бол чинь айгүй тодорхой харж байна. Одоо дөнгөж өнөөдөр л би чинь харж байхад Билл Гейтс Монголд ирсэн юм уу да? Одоо Баяул гээд ирсэн гэдэг нэг бичлэг байгаа байхгүй. Тэр бичлэгээ доотлол тий ерөөсөө хүүхэд идэх гэж ирсэн байна гэж чинь ороод ирж чадчих шийдэх байхгүй. Тэгээд доор нь дүүрэн тийм хүн яах гэж байгаа хүүхэд идэх гэж юм гэдэг чинь гэсэн комментууд явж байгаа шиг тий. Тэгээд чи ингэдэг нэг тийм бүр огт эрүүл ухаанаас бүр ангид юм үздэг ярьдаг болсон тийм бүлгүүд хүртэл тусдаа үүссэн байгаа байхгүй. Сүүлийн үед бас яг энэ гадны зохион байгуулалттай ажиллагаа, за эсвэл дотоодын зохион байгуулалттай ажиллагаа гэдэг хоёр зүйл бас их яригдж байгаа. Сүүлдээ гадных нь их яригддаг болчлоо. Дамгаалаад бас судалгаанууд ч их хийгдэж олон нийтэд хүрэх шиг боллоо. Энэ донд тэнгуут дотоод маань алга болчлоо л та. Тэгэхээр ер нь зохион байгуулалттай ерөнхийд нь ярихад ерөнхийдөө зохион байгуулалттай одоо мэдээллийн үйл ажиллагаа ер нь ямар ашиг сонирхол зорилгын үүднээс ер нь ямар төрлийн акторууд те ер нь хийгээд идэм бэ, явуулаад идэм бэ. Ерөнхийдөө энэ үйл ажиллагааны зорилго бол ерөөсөө олон нийтийн санаа бодлыг өөрийнхөө талд эргүүлэх, хүссэн шийдвэрээ гаргуулах юм зорилготой үйл ажиллагаа байхгүй. Тэр гадаад байна, дотоод байна адилхан. За одоо жишээ нь ер нь бол ингээд аюулгүй талаас дээр харах юм бол бүх улс үндэстэн өөр нэгсэн үндэсний ашиг сонирхолтой байгаа шүү дээ. Тэгээд тэр үндэсний ашиг сонирхлыг хадгалах, хамгаалахын тулд хөрш улстай нөлөөлөх, хөрш улстай чиглэсэн бодлого явуулах нь ойлгомжтой. Тэрийг бол одоо тэгчлээ өстой муухай ингээд ах юм харах байхгүй ч угаасаа л ном шарал тийм тэрийг хийж байгаа. Хинч байсан хийх л ажил те. Хамгийн гол нь энэ дээр энэ арга хэмжээнд бид нэр ялгаж таниад тэгээд тэд нь юу ингээд автаад байхааргүй дархлаатай болох шаардлагатай байна. Тэгээд ингээд явж идэл дотоодын хурууч мэдээлэл дотоодын зохион байгуулалтын ажиллагаанууд яваад эхэлнэ. Тэр нь мэдээж хэрэг зүгээр одоо жишээ нь тэнгийн жирийн хүн бол нэг зохион байгуулалтаа за эднийг сайхан манипуляц хийгээд энэ гэж бодохгүй. Тэр нь голдуу мөнгөтэй эрх мэдэлтэй бүлгээс эрх мэдлээ хамгаалж чадгалж үлдэхийн тулд хийдэг үйл ажиллагаа болж байгаа. Тэр нь улс төрийн зорилготой тэгээд сонгуулийн үеэр идэвхждэг гэдэг үйл ажиллагаа болж байгаа. Тэгээд сонгуулийн бус үед ч гэсэн одоо улс төрчид хоорондоо тэмцэлдэгтэй бие биенийхээ эсрэг ашигладаг юм троллууд, ботууд, төлбөртэй астротройфон гэдэг шиг хэмжээний хөдөл яваад байгаа. Тэг яг адилхан олон нийтийн санаа бодлыг өөрийнхөө талд өгүүлж байгаа, манипуляц хийж байгаа ийм зорилготой арга хэмжээ хоёулаа хортой тийм аргач. Энэтэй тэгээд тэмцэх арга чинь хүн бүрний хаягтай бол яг одоо сүүлийн үед яригдаад эхэллээ. Тэгээ ер нь энэтэй яаж тэмцэх одоо шийдэл нь ер нь юу гэдэг юм бэ? Тийм яг тийм хайхтар ингээд бэлэн жоо одоо чинь байхгүй байгаа байхгүй юу? Дэлхийд даяар бол хэцүү асуудал байгаа шүү дээ. Тийм хаасаа ганцхан Монголд ч нэг юм болоод байгаа юм биш. Дэлхийд даяараа болж байгаа юм. Тэгээд тэмцэхэд бол нэг тийм за одоо чинь хүн болгон нэг хаягтай болох юм санал дэвшүүлээд тэр нь за яг бүр одоо техникийн хувьд хийгээд хэрэгжүүлээ гэж бодоход тийм үр дүнтэй байгаа байхгүй. Ягаад тэгэхээр бид нар Facebook чинь зөвхөн монголчуудын платформ биш байгаа байхгүй. Яг хүн ингээд Facebook одоо чинь сошиал медиа дээр зөвхөн өөрийнхөө нэр мөрийг бүртгүүлдэг тийм улсууд байгаад байгаа. Тэр нь Солонгост бол чинь тэр солонгосын хав дотооддоо хэрэглэдэг платформудад хүн заавал өөрийгөө ингэж баталгаажуулж орд юм байл л. Тэр нь зөвхөн солонгосуудын юм байгаа байхгүй. Тэр гадаад хүн байхгүй. Facebook дээр бүх монголчуудыг бүртгэж авлаа гэдэг гаднаас орж ирж байгаа ажиллагааг бид нар яаж чадахгүй тийм жишээл. Вьетнамууд маань орж ирэл орж ирнэ. Тэгэхээр ерөнхийдөө тэмцэх нэг тийм амар хэлбэр жав байхгүй. Ерөнхийдөө бол нэг юм 5 янзын аргаар тэмцэх юм байна гэд судлаач нар яриад байгаа. Тэр нь за хууль эрх зүйн хувьд мэдээж энийг зохицуулах шаардлагатай. Энэ бол нэг тийм хүн амьдарч байгаа яг одоо сошиал медиа гэдэг нэртэй боловч тэнцэн гэдэг хүн нийгэм дээр амьдарч байгаа шиг байна. Тэгээд нэг зохицуулах шаардлагатай юм байна. За технологийн арга хэмжээ гэдэг нь одоо тэр машин learning-ийн аргаар тэгээ одоо энийг хуурамч мэдээллийг эрт үедний ялган таних. Тэгээ тэр бот трол хүн биш бодтой юмнуудыг эрт үедний ялган таних. Тэгээ илрүүлэх. Тэгээ тэрийг
тэр платформд мэдэгдэх, тэр платформд тэгээд тэр устгах хайрлах арга хэмжээг авдаг ч юм уу. За тэгээд ер нь олон нийтийн боловсролыг дээшлүүлэх. Тэгээд засаглалыг сайжруулах гэх мэт юм харагдаад байгаа байхгүй. Хамгийн түгээмэл хамгийн их ярьдаг тэгээд хамгийн урт хугацааны үр дүнтэй гэдэг арга бол олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх гэдэг л нэг юм аргыг хаасаагүй л хэлдэг. Хүн ингээд ямар мэдээллийг авах вэ? Ямар олон их сурвалжаас олон хэлээр мэдээлэл олж авах чадвартай болох. Тэгээд тэр олж авсан мэдээллээ ойлгох, түн шинжилгээ хийх, баримттай нь харьцуулж үздэг тийм ур чадвар чухал хэрэгтэй байдаг. Тэр нь ингээд бүр бага наснаас одоо ерөнхий боловсролын сургуулийн уншиж бичих чадвартай зэрэгцээл тэр нь ингээд багаар тавигдаж явж явах хэрэгтэй ур чадвар юм байдаг шүү. Хоёрдугаар бас нэг гол юм нь болохоор төр өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Төр хариуцлагатай байх гэхээр өөрийнхөө явуулж байгаа мэдээллийг ил тод нээлттэй хариуцлагатайгаар мэдээлэл харилцаагаа явуулах шаардлагатай. Ерөнхийдөө төр бол одоо чи нийгмийн итгэлцлийг бэхжүүлж явах, сайжруулж явах хамгийн гол институт төр өөрөө байгаа байхгүй. Хүмүүс ингээд төрийн явуулж байгаа шийдвэр нь худлаа. Тэгээд алагчилсан тийм шийдвэр гараад ах тусам төр итгэл нь байхгүй бол. Тэр итгэл нь байхгүй болоод байна гэдэг нь манай аюулгүй байдал арчилд очиж байгаа нэг том аюул өнөөсөө мөн болж тарж байгаа. Ерөнхийдөө бол ингээд итгэлцэл гэдэг юм чинь нэг тийм алдахад их амархан мөртлөө буцаагаад олж авах тийм төвхтэй юм байгаа байхгүй. Хүмүүс ингээд нэг юм худлаа хэлэх хоорох тохиолдол гараалаа. Тэгээд тэр болгонд итгэл нь ингээд баг багаар сулрсаар байгаа л тэгээд яванда бүр огт юм ч итгэхээ очдөг. Тэгээд тэр итгэлцэл сулрсан газар бол ямар ч шийдвэр гарсан хэрэгжихгүй болно тий. Ямар ч одоо сайхан санаачлаг байлаа гэд хүмүүс итгэхээ очдөг. Үнэн хэлцдэг очдөг тийм. Тэгээд тэрнээс эдэлцэх төл төр өөр илүү хариуцлагатай байх. Өөрийнхөө мэдээлэл харилцааг илүү үр дүнтэй нээлттэй явуулж явах. Тэгээд хүний тэр чөлөө төвлөл хүлээлт хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгааж болж байгаа. Шүүмжлэл гэдэг юмыг зүгээр хүлээж авч байгаа хэрэгтэй байна. Нэг хүн шүүмжлэнгүүтэл барьж аваад хориол тэр байдаг биш. Шүүмжлэл ирүүлэр хүлээж авдаг ханддаг энэ байх нь чухал байна. Тэгээ хэвлэл мэдээллийн байгууллага бас чухал байгаа байхгүй. Мэдээллийн орчныг ямар байлгах уу гэдгийг хариуцлагатай хэвлэл мэдээллийн байгууллага хараат тус хэвлэл мэдээллийн байгууллага хөгжиж энэ хурц мэдээллийн эсрэг тэмцэж байгаа. Тэрнээс биш одоо ингээл ганцхан нэштэй хураар тохиол бүх юм алга болчихно гэж байхгүй. Угаасаа энэ хурц мэдээлэл гэдэг ийм юм чинь болохоор анх одоо ингээл бий болчоод цоон шин юм гарч ирэл пупа гэдэг юм биш байхгүй. Угаасаа алтан төрөлхтний түүхэнд ч байсан цаашдаа ч гэсэн байх юм. Тэгэхээр бид нар энэ дээр ингээд зочид доол эсвэл ингээд бүгдийг хаагаал хориод байх биш. Ерөнхийдөө энийг ялгаж таних, ойлгох, тэгээд энэнийхээ эсрэг юм урт хугацааны арга хэмжээнүүдийг үр дүнтэй авч ижил илүү үр дүнд хүрэх бах тий. Ер нь нэг тийм хөл шивэртэй байна гэж тайршаад идэв шүү дээ. Тэгэхээр одоо нөгөөдгөө угаа цэвэрлээ цаашаа явдаг шиг л тийм арга хэмжээнүүд хэрэгтэй байдаг. Одоо тэгээд зөвхөн одоо тэр оролцогч талуудынх гэдэг сүүлдээ одоо ер нь өстой тайраа ялангуяа хүүхдийн хувьд бол ялангуяа шивэртэй хөлөг тайраа гэдэг шийдэл рүү хүртэл бас явах гэдэг. Тэгээд бидний бас үлгэр жишээ авдаг гэхүү тэргүүлэгч орнууд хүртэл хүүхдийн захим хэрэглээг хоригдлоо гэдэг шийдвэр гараад ирэнгүүт бас бид ч гэсэн үнийг харгалзахгүй болохгүй болов гэж бодоод ах шиг байна. Гэхдээ мэдээж энэний зохицуулалт дээр бол төсөл дээр бас янз бүрийн анхааруулжтай өнцгүүд бас байсан. Тэгээд ялангуяа таны байгаа газар буюу Их Британь сая хавраас эхлээд айгүй хүчтэй яригдлаа шүү дээ тий. Австралид миний бодлоор Малайзд энэ шийдвэрүүд гарахад яг энэ шиг хүчтэй яригдаагүй. Тэгээд нөгөө тайлан үр дүнгуудыг харахаар бас тийм ч үр дүнтэй биш байна гэдэг юм гараад ах шиг байсан. Англичуудын хувьд бол маш их нийгмийн хилцүүлэг болоод байна л да. Тэгэхээр ер нь тэнд бас яаж харж байгаа юм бол яагаад ийм одоо өндөр одоо хилцүүлэгтэйгээр хүлээж авсан юм бол ер нь тийм. За сошиал медиа дээр 16-аас доош насны хүүхдийг сошиал медиа хэрэглэхийг хориглох тухай шийдвэр зарлаж байгаа. Тэр нь одоо 2027 оны хавраас эхэлж эхэлнэ гэж. Тэр бол бэлтгэл ажил хангаж байгаа. Яагаад өргөн хэрэгэлцүүлэг явсан бэ гэхээр энэ чинь улсын иргэдийнх нь боловсролтой холбоотой юм болов. Тэгээ одоо чинь эрхчлөөний мэдрэмжтэй холбоотой юм болов эсвэл тэгж бодоод байгаа. 16 нас хүртэл хүүхдийг ингээ хориглох гэж зүгээр зарлах байлгүй амархан шийдвэр байхгүй юу? Ингээ хориглочихно гэл. Зүгээр зөвхөн сошиал медиа гэдэг дотор байдаг чинь TikTok, Instagram, Snapchat, Facebook, YouTube гэдгийг оруулсан байна. Одоогор бол нөгөө WhatsApp гэдгийг оруулаад байгаа шиг байна.
Тийм чат аппликейшн. Чат аппликейшнүүд байна. Тэгээ ялангуяа тэр encrypt чат аппликейшнүүдийг бол оруулаагүй social media үзэхгүй гэсэн байх шүү одоогоор. Тэгээд хамгийн төвхтэй юм за ингээд зарлчлаа. Одоо тэг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг юм ба. Хэрэгжүүлэхэд бол чинь хүүхд 16 нас хүрээгүй гэдгийг баталгаажуулах хэрэгтэй болно. Тэгвэл хамгийн үед англи бол чинь нэг одоо Британи бол хамгийн гол ачааллаа. Одоо гол зохицуулалтын амиг тэр платформудад даалгаж байгаа шүү. Платформуд өөрсдөө хэрэглэгчээ таньж ялгаж таних тийм шийдлийг тэр хүртэл нэвтрүүлээ. Тэгэхгүй бол нэлээд өндөр тэмдэгтээ торгоно гэж байгаа. Ofcom гэдэг одоо манайхаар бол харилцаа холбооны зохицуулах хороотой дүүцхүүцник тийм Ofcom гэдэг байгууллага тэр гол нь харилцаж байгаа. Тэгээд танихтай их олон төрлийн арга хэрэглэж байгаа. Жишээ нь 16 жилийн өмнө байгуулагдсан нэгдсэн сошиал медиа хаяг байх юм бол тэрийг баталгаажуулах шаардлагагүй. Тэр нь бол одоо жишээ нь 16-аас дээш настай хүн байна гэж үзэж байгаа жишээтэй. Эсвэл за одоо хамгийн амархан арга бол нэг үндснийхээ ID-г аплод хийх. За эсвэл Facebook нөгөө платформуд нь царайгаар нь таниад хэрэглэж байгаа царайгаар таниад царай нь 16-аас доош насны хүүхдүүд гэж магадгүй байна гэж үзэх юм бол хаах магадгүй ч юм уу. Тэгээд зөвхөн одоо платформоос гадна үйлдлийн системийн төвшөнд одоо нөгөө App Store-ын төвшөнд хүртэл зохицуулалтуудыг хийх шаардлагатай. Тэгэхгүй бол зүгээр ингээд нэгэн платформын нэр заагаад хоригдчих юм бол хүүхдүүд энэ платформоос гараад одоо бүр илүү зохицуулалт байхгүй, бүр илүү аюултай платформуд бий болоод тэнд нь хараа хяналтгүйгээр орох орчин нөхцөл бүр тийм шүү гэж үзэж байгаа байхгүй жишээ. Тэгэхээр тэр талаас их нөлөө хэрэгэлцүүлэг өрж байгаа. Ялангуяа академик хүмүүс бол жишээ нь энэ шийдвэрийг тийм оновчтой шийдвэр үр дүнтэй болно гэж юусэн бодохгүй байна гэдгийг зөндөө олон хүн хэлсэн байна. Кембрижийн нэг судлаач хэлсэн байсан. За манай сургуулийн судлаач нар ч гэсэн ерөнхийдөө бол энэ эрийг ингээд зөв нүдэн ханаад тайчингууд энэ чинь ингээд байхгүй болчихж байгаа юм шиг тийм байхгүй. Эдгээр сошиал медиа гэдэг энэ одоо ингээд бидний амьдралын нэг хэсэг. Тэр өнөөдөр Facebook, TikTok байлаа гэхэд маргааш дахиад өөр нэг юм гарч ирнэ. Тэгээ энэ дунд хүн 16 наснаас хойш амьдрнаа. Тийм учраас энтэйгээ ингээд басан зохицуулж сурах хэрэгтэй энэ гэсэн тийм байр суурьж байгаа. Зарим хүн бол тэр Австралид хэрэгжүүлж байгаа тэр 16-аас доош насны хүүхдийг хориглосон тэр шийдвэр бол огт хэрэгжээгүй. Тэр тодорхой хугацаа өнгөрсөн ч гэсэн одоо болтол хүүхдүүд нь хэрэглэсээр байгаа. Хүүхд одоо орчин үеийн ялангуяа ийм технологийн орчинд амьдарч байгаа өсөж байгаа хүүхд гэдэг бол тэрнээс тэр 16 гэдэг насны хязгаарлалтаас мултрах арга олохтой биднээс илүү хамаагүй сайхан хурдан олцсон байгаа тэр гээд тиймэрхүү байр суурьж байгаа. Одоо Австралид бол тэр нь яг ингээд судалгаанаас харахад тийм үр дүнтэй биш л байгаа юм билээ л дээ. Тэгээ ер нь бол Facebook гэлтгүй ер нь сошиал медиа гэдэг бол тийм хүүхдийн байх ёстой газар биш гэдэг нь бол ерөнхийдөө ойлгомжтой болоод ирсэн байна. Тэгээ тэн дээр байгаа тэр хортой контентууд за тэгээд захин гэмт хэрэгт өртөж байгаа энэ тэгээ за хэрэглэж байгаа донтолтын төвшин тэгээд сошиал медиа хэрэглэж байгаа хүмүүсийн сурлагын амжилтад нөлөөлж байгаа нөлөөлөлтүүд янз бүрийн судалгаанууд гарцсан. Тэгээд ер нь бол сошиал медиа бол хүүхдэд бол дэмий байна гэдэг дээр ойлгомжтой болсон байна. Тэгээд зарим хүн бол чинь энэ дээр эцэг гişin хариуцлага нь өөрсдөө байх хэрэгтэй шүү дээ гэдэг байр суурь илэрхийлдэг хүмүүс ч байгаа. Одоо эцэг гэх нь нөгөө parent control гэдэг эцэгхийн хяналтын аппликейшнүүд суулгаад хүүхдийнхээ хэрэглээнд таналт тавих боломж байхад заавал ингэж төр оролцох шаардлага байсан ч юм уу гэдэг байр суурь. Монголд бол бас нэг ийм ижил төстэй хууль өргөн барьсан гэдэг мэдээ харсан. Хуулийн төслийг бол яагаад доогоор би бүр нэрээ уншиж хараагүй. Тэгтээ одоо хамгийн гол төвөгтэй юм нь хүнийхээ насыг хэрэглэж байгаа насыг яаж баталгаажуулах юм бэ гэдэг нэг асуудал байна. Монголын хувьд бол тэр платформуд дээр одоо энэ жишээ нь Британи шиг үүрэг ногдуулах хэмжээний тийм хамтын ажиллагаа байж чадах юм уу? Тэр хамтын ажиллагаагаа за хийлээ гэж бодоход бүх иргэдэд бүртгэх юм уу? Ямар одоо аргаар ямар хандлагаар насыг баталгаажуулах юм бэ гэдэг нь их анхаарал татна. Ялангуяа жишээ нь одоо хамгийн амархан арга бол ингээд бүх хүнийхээ яг нөгөө нэг сошиал медиа хаягтай иргэнийхээ нэр иргэний өмнөхөөр баталгаажуулна гэдэг шиг бүх хүний бичиг баримтыг аваад баталгаажуулчих юм бол засаглалын хувьд одоо энэ ардчлалын институцийн хувьд сайн хангалттай бэхжээгүй тийм эмзэг засаглалтай манайх шиг газрын хувьд иргэдийнхээ эсрэг тэр мэдээллийг ашиглах дараа нь нөгөө иргэдийнхээ үг хэлж байгаа үзэл бодлоо илэрхийлж байгаа энэ хяналт тавиад хязгаарлалт хийгээд эхлэхгүй гэсэн баталгаа байгаа юу гэх мэт тийм асуудлууд гаширч байгаа байхгүй. Ялангуяа энэ сошиал медиа дээр ингээд хүн хэн юу хэлв гэдгийг нэгээр нь мөрдөх тагнах юм боломжтой болно гэдэг чинь автократ бусад хэрэгждэг юм арга шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь болгоомжлж байгаа болгоомжлол надад ч гэсэн байна.
Харин тэ би жишээ нь бас хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр ерөнхийдөө энэ байр суурийг баримталж гэх үү. Ер нь энэ одоо эрсдэл гэдэг дээр бол нэлээд онцгойч холбогдлогсон. Тэгээд энэнийг нөгөө сая хэдхэн хоногийн өмнө бас манай баримтын хэрэглэг манай нэг төрлийн албаагч баталгаажуулаад өгчлээ л та одоо иргэний үнэмлэх сошиал медиа хаяг битгийх л баримтад байгаа мэдээллээр маань иргэдэгээ одоо цагтаа хянах одоо тэр чинь surveillance орно үстэй тий худалдаа авалтыг нь мөшгөөд тэгээ олон нийтэд цацаад сууж гинэ гэдэг бол ер нь таны хэлдгээр өстой засаглал бэхжээгүй ийм нөхцөлд бол мэдээлэлээ тэгж цуглуулах бол асар өндөр эрсдэл юм шиг харагдсан. Тий тэр одоо тэр баримтын жишээ бол ингээд нөгөө одоо төр өөрийнхөө цуглуулсан дата мэдээллийг анхныхаа зорилгоос өөрөөр ашиглаж байгаа нэг том хэлбэр байхгүй. А ер нь бол тэр дата чинь бол татврын зорилгоор цуглуулж байгаа шүү дээ. Тэрнээс биш хэрэглэгчдийн одоо хүн хэдэн удаа бензин авсан тухай дата шүүгээ тэр нь уул уурхайн сайдад талигнаас сууж явах зорилгоор ерөөсөө авч цуглуулсан дата биш байгаа байхгүй. Тэр засаглалын тэр манай засаглалын чадварыг ингэж харуулдаг. А ер нь бол тэр мэдээллийг татврын зорилгоос цуглуулсан тэр мэдээллийг жишээ төр бодлого боловсруулахдаа ашиглах боломжтой байхгүй. За жишээ нь одоо хүмүүс ер нь хэдийн хэмжээний шатхуун аль болролт хэдэн сард их хэрэглээний өсдгийн гэдэг ч юм уу. Тийм зорилгоор ашиглах төр чинь бол ингээд боломжтой сайхан мэдээлэл зөвлөсөн байгаа шүү дээ. Тэр их юм хийж чадаагүй мөртлөө дараа нь хүний хүн 2 удаа бензин авчлаа гэдэг ингээд хүмүүсээ буруутаа сууж яах гэдэг бол датагаа нэг бүрийн асуудал руу ороод байна гэсэн. Ерөнхийлж зандуулж харах шүү дээ. Тэгээд тоог нь гаргаад трак хийгээд явж яах гэдэг чинь бол ерөнхийдөө датагаа анх цуглуулсан зорилгоос шал өөрөөр ашиглаж байгаа гэсэн. Тэгээ энэ төрд ингээд тэрнтэй холбох бүх төрлийн дата байгаа. Дараа нь сошиал медиа дээр байгаа хүмүүсийн хэрэглэгчийн датаг нэг бүрээр ингээд авах боломжтой болчих юм бол одоо чинь хүний профайлинг үүсгэх боломж бүр ингээд тодорхой бүрдэх байхгүй. Тэр хүний ямар үзэл бодолтой, юу худалдаж авдгийг тий. Тэгээ хаяг маягийн мэдээлэл одоо тэр зэгтээ угаасаа төрд байж байгаа шүү дээ. Тэр ингээд профайлинг зорилгоор ашиглах юм бол дараа нь тэрийг улс төрийн зорилгоор юм уу өөр ашигын зорилгоор ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй болчих жоохгүй. Ялангуяа нөгөө тэр датаныхаа зорилгыг ингээд чал өөрөөр ашиглах чинь манай тэр дататай харьцах засаглал тэгээд тэр хувь хүний мэдээллийг хамгаалах институцийн чадвар нь хэр зэрэг бүрэлдсэн байна вэ гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр ийм засаглал ийм сул харьцангуй шин тутам ингээд хөгжөөгүй байгаа. Ялангуяа тэр мэдээлэл хувийн мэдээллийн хамгаалах тухай ойлголт тодорхой одоо энэ барууны орнч тодорхой сайн бүрдэж чадаагүй газар бол хамаагүй тийм мэдээллийг бүрдүүлээд нэг газар цуглуулад байх нь бол тийм оновчтой шийдэл бол ерөөсөө биш. Тэгээ тэр нь зөвхөн ингээд монголчуудын гараас бас гарах багт байж байгаа гэсэн үг бас биш шүү дээ. Тэр нь дараа нь өөр зорилготой ашиглалтвал яах вэ гэдэг их имзэгэл асуудал бол аюулгүй байдлын үдээс бол тийм ялбар шийдэл ерөөсөө биш. Харин тэ энэ дээр бас нэг тэр болгон яригддгүй юм нь үргэлжлүүлээ асуухад тэр нөгөө surveillance буюу энэ цагдаа хяналт гэдэг асуудал бас байгаад байна. Тэгээд одоохондоо бас тийм ч их нөгөө хүмүүсийн ойлголт бага байна уу да гэж л ер нь анзаарагдлаа. Одоо саяны баримтаар нь трак хийх за эсвэл манайх ч нөгөө сөөх дээр нь асуудал гарангуут л өөрөө гүйж орвол шууд камерын бичлэг үзээл одоо энэ байрны группүүд ч бас осолтой шүү дээ нөгөө зурагтай шеэрлэн гэдэг шиг л явж байдаг. Тэгээ энэ surveillance-ийн асуудалд бид нар бас яаж анхаарал хандуулах хэрэгтэй юм бэ? Ялангуяа энгийн иргэд бидний хувьд. Тэгээ одоо surveillance гэр их айгу өргөн ойлголт болчих жоох. Одоо ингээд хүний одоо юу гэмээр юм те. За жишээ нь одоо би бас нэг хотын нэг дарга нэг юм юу санал гаргаж ирсэн санаж байна. Иргэд удамжаар хэрэг алхаснараа оноо цуглуулад дараа нь тэрийг ашиглаад нийгмийн үйлчилгээ авч билүү те. Яа эсвэл одоо жишээ нь манай чинь юм худгаас ус авахта бас нэг аппликейшн энэ бүртгүүлдэг. Тэгээд тэр нь бас чиглэл мэглэлийн энэ трак хийдэг болцсон байлээ шүү дээ. Би тэг сонссон. Тэгэхээр ингээд тэр нь ингээд харахаар одоо чинь хятад нэг юм нийгмийн онооч билүү нэг тийм оноо байдаг те. Тэгээд ингээд social scoring системтэй. Тэгээд тэр онооны системээр хүмүүс ингээд одоо муу зан үлтэй одоо хог могоо гудамжинд байдаг шүүлсэмжлээ хайдаг байх юм бол оноо насагцсаар агаад яванда тэр оноо дуусчих юм бол тэр хүн ерөөсөө бүр огт нийгмийн харилцаанд орох боломжгүй нэг тийм хүн болчихж байгаа байхгүй юу? Метрон сууж болохгүй, дэлгүүрээс ingж болохгүй. Ерөөсөө тэр хүн нэг юм байшин дотор л байж хахаас өөр аргагүй тэр хүн болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ бол ингээд тийм автократ улсад иргэдээ нэг бүрчлэн хөдөлгөөний бүрийн хянаад удирдах гэж байгаа нэг тийм арга хэлбэр. Яг л нөгөө 1980-ад өдөр гардаг шиг том ах чамаа гарч ирэх гэдэг шиг.
Тэгэхээр манайхгүй заавал тэр технологиудыг оруулаад авах ямар ч шаардлага байхгүй. Бид нар ингээд нэг тийм ардчилсан ус шүү дээ бид нартэй. Тэгэхээр хүн чөлөөтэй зорчих, чөлөөтэй үглээ, үзэл бодлоо илэрхийлэх юм хэрэгтэй газар байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ surveillance гэдэг юм хин нэгний хяналтанд нийгмээр нийтээр орчихё гэдэг юмас л сэргийлж энэ талын шийдлүүдийг технологи ялангуяа энийг амархан болгоцсон баг. Жишээ нь ингээл одоо авцсан дээр нэг юм RFID уншигч тавьж байгаа л ямар машин хаашаа зорчиж байгааг хянахч байдаг юм. Энэ болгон чинь нэг юм төрийн хяналт иргэдийн амьдрал, өдөр тутмын амьдрал бол олон бүрэлдэхүүн хэмжээ орох гэдэг байгаа юм хэлбэр. Энээс бол энэ дээр нөгөө хүмүүс гол нь миний мэдээллээр яах вэ гэж ингээ хандаад идэв шүү дээ. Энэ дээр та юу гэж хэлэх вэ? Энд ч одоо хүн нэг бүрийн мэдээлэл цуглаал нэг юм тэнд болж байгаа тийм. Тэгээд одоо жишээ нь би одоо гэр сургууль хоёрын оронд явдаг. Миний тэр зорчих мэдээллээр яах вэ гэлдэг дээ. Профайлинг гэж нэг юм хийждэг тий. Одоо жишээ за хулан гамбт хоёр бол нэг тим хоёр төрлийн хүн юм байна. Тим юм мэддэг юм байна. Тэрүүгээр явдаг юм байна. Ерөнхийдөө тим юм сонирхдаг юм байна. Тим юм шеэрлдэг юм байна гэдэг энэ профайлинг үүсгээд дараа нь тэрга чиний эсрэг ашиглал яах вэ гэдэг асуудал. Хамгийн амархан жишээ бол одоо Cambridge Analytica-гийн тухай хүмүүс мэддэг ч тий. Cambridge Analytica яасан гэхээр нэг хүний тухай 5,000 data point цуглуулсан байна шүү дээ. Тэгээд тэр 5,000 data point-ын дээрээ үндэслээд за энэ хүн бол сонгуулаар энд санал өгөх юм байна. Тийм учраас энэ хүнийг орхиод дараагийн хүн дээр чинь өөр хүн дээр ажиллах юм бол энэ сонгуулаар чинь санал нь өгдөх юм байна ч гэдэг ч юм. Ийм профайлинг хийх 5,000 гэдэг чинь асар өндөр нэр өвчлээ. Тэр тийм public data дээрээс үүсчихэж байгаа байхгүй. Тэр биднес бүр ингээд худалдаа авалтын мэдээлэл хүртэл байна гэдэг чинь тэрнээс илүү профайлинг хийх боломжийг чинь бүрдүүлээд байгаа. Би ч одоо өөрийнхөө тухай хэлгээвэл шинж тэмдэг нэг 50-ыг санаж хэлүүлэх юм. Тэр чинь амар дата гараад тэр ерөнхийдөө ингээд чинь би нэг бас хаанаас ч нэг юм харж байхад Америкт бол чинь ингээд нэг тэр сонгуулийн үеэр тэр PR агентлуудын ажилтдаг юмнууд бүр амар болсон байгаа байхгүй. Хүмүүс ямар машин ундаг нь ямар намайг дэмждэг хүртэл хамаатай энэ төр байдаг байгаа байхгүй. Машиных нь өнгө хүртэл тэр дэмждэг намтай хамаатай энэ төр болцсон байт юм билээ л дээ. Тэгэхээр тэр профайл 5,000 факторыг хооронд нь уйж үзүүлтэй. Тийм холбоод үзэхээр ингээд өөр гараад ирнэ. Тэгэхээр тэр профайлын үүсгэчихээр дараа нь бол одоо ингээд чиний амьдралын тухай чамаас илүү мэддэг юм болчихж байгаа байхгүй. Тэгээ робот хөгжсөн үед нэг робот тэгээд профайлингийг суулгах тэгэл бий болчих юм ба шүү дээ. Тэгээ технологи тэр бүр ингээд амархан болгоцсон байгаа байхгүй. Одоо бол хуучны бодол тий. Тэгэхээр бол хүмүүст тэгэхээр юу гэдэг миний тухай хэрэггүй мэдээлэл энэ яах вэ гэх мэдээлэл бол гэж байхгүй. Байхгүй тийм таны хувийн мэдээлэл ойлгох хэрэгтэй байна. Таны хувийн мэдээлэл танд л байх хэрэгтэй юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө аппликейшн суулгахаар одоо сүүлийн үед ч ерөөсөө анзаараагүй байхад track гэдэг аппликейшнууд айгүй их болсон байлээ шүү дээ. Тий одоо хоёул нөгөө сонсогчдод зөвлөхөд тэрийг нэг шалгамаар юм байна тий. Одоо тэр ямар аппликейшн чинь таны одоо утсан дээр байгаа ямар мэдээлэл рүү хандж яах гэдгийг яримдаа бол одоо ингээд ямар ч ач холбогдолгүй одоо мөртлөө миний локейшн рүү хандах гэдэг аппликейшнууд айгүй хүйдэг шүү дээ. Локейшнээ зөвшөөрч гэдэггүй энэ апп дээр би байрлалтай холбоотой ямар ч үйлчлэгээ байхгүй гэдгийг мэдээд татлаа. Локейшнийг авахгүй байн хурцлаа болоод байдаг. Тиймэрхүү юм ялангуяа Монголын аппликейшн хийж байгаа хүмүүс тэр санаатай санамсаргүйгээр янз бүр хийдэгтэй. Санамсаргүй зарим нь бол ингээд бүр огт санамсаргүй аль болох их хэрэг байх гэсэн бол амар гэж бүгдийг нийцэн тохиолдолж байдаг юм. Зарим нь болохоор санаатай жирийг авч байгаа юм тохиолдол байгалах. Тэр хэрэглэгчнэр бол өөрсдөө чинь хувийн төвшөнд харъя гэвэл яг энэ аппликейшн миний ямар мэдээлэл рүү хандах гэдэг байгаа. Миний зураг руу хандах гэдэг юм уу? Утасны лог руу хандах гэдэг юм уу? Локейшн руу хандах гэдэг юм уу? Тэр аппликейшн чинь яг одоо тэр зорилгоор ажиллах аппликейшн юм уу? Эсвэл өөр зорилготой өөр тийш таны мэдээллийг дамжуулдаг аппликейшн байна уу гэдгийг бас нэг удаа бодож үзэх хэрэгтэй юм байна. За баярлалаа. Би сүүлийнхээ ер нь асуулт руу орё гэж бодож байна. Тэгэхээр ер нь мэдээллийн орчинд ингээд маш олон талтай асуудлууд ер нь тулгардаг болчихжээ тий. Одоо хувийн нууц, за аюулгүй байдал гэл энэ сошиал медиа гэдэг юм руу чинь ер нь мэдээлэл байгаа газар болгонд бол маш олон харах өнцгөр харах хэвээр тэр болгонд одоо шийдэл гэх үү, зохицуулалт гэх үү юмнууд бас яригдах хэрэгтэй болчиход байна. Тэгээд яг та бол өмнө нь түрүүнд дурдлаа ерөөдөө нэг 5 хүрээнд харж болж байна гэд тэ. Гэхдээ ер нь одоо зохист тэр тэнцвэрийг олъё гэвэл бид ер нь юу руу тэмүүлэх хэрэгтэй юм бэ? Зохист тэнцвэрийг
нэгдүгээр иргэдэл бодох хэрэгтэй. Тэгээд илүү хариуцлагатай communication хүний үндсэн эрхийг хамгаалсан тийм зохицуулалтууд руу тэгээд нөгөө нэг засаглалаа сайжруулах тий одоо институтуудын чадвар сайжруулах хэрэгтэй. Төр дэвтэх итгэлийг бэхжүүлэхийн тулд төрийн байгууллагууд өөрсдөө хариуцлагатай гаргаж байгаа шийдвэр гэдгийг судалгаанд суурилсан оновчтой шийдвэрүүд гаргахгүй бол зүгээр сэтгэлийн хөдлөлөөр бүгдийг хаачи эсвэл ингээд тэдэн хүн бензин аваад байна гэдэг шийдвэрүүд бол ерөөсөө иргэдийн итгэлцлийг бэхжүүлэхгүй байхгүй. Одоо жишээ тэр баримтын жишээ бол баримтад ингээд мэдээлэл өгч ирсэн их олон хүний итгэлийг эвдэж байгаа л шийдвэр гарч байгаа ч гэдэг үйл явдал болж байгаа жишээтэй байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө иргэдийг нэгдүгээр тавьсан. Тэгээд иргэдийн хаалгаа үндсэн эрхүүдийг нэгдүгээр тавьсан. Тэгээд хариуцлагатай ил тод мэдээлэл харилцаал яг энэ гэж чухал болж байна. Дээр нь хэвлэл мэдээллийн оролцоо. Энэ хараат бус хэвлэл мэдээлэл ялангуяа төлбөртэй сэтгүүл зүй энэ гэдэг юм чинь сэтгүүл зүгээ мэдээллийн орчны улам буруу тийш чирэл байгаа гэсэн. Энэ одоо их өнөөдөр нэг бага хэмжээний ашиг болоод байгаа юм шиг боловч урт хугацаанд түр хортой тийм байдал руу оруулаад байна гэсэн үг байна. Тэгээ ялангуяа одоо бас энэ хиймэл ялангуяа generative AI чинь их олон юм өөрчилж штэ тий контент гэдэг юм бүтэөхийг амархан болчлоо. Тэгээд одоо дуу хүртэл хийсэн баг штэ дуу кино. Тэгээд ер нь хүмүүс медиа гэдэг юмыг харах өнцөг, мэдээлэл гэдэг юмыг харах өнцөг нэг өөр болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр юу үнэн бэ гэдгийг ялгаж таних хэцүү. Тэгээ одоо ингээд их олон хиймэл оюунаар хийсэн олон янзын текст, олон постэр, олон дуу энэ төр харасаар байгаа сүлдтэй бол энэ бол жинхэнэ хүний бүтээлэл хамгийн үнцэнтэй айгүй гоё харагдаж байгаа шүү дээ. Одоо ингээд аль болох тийм хоромжнаас зайлсхийх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэрэглэндээ ч гэсэн их анхаарах хэрэгтэй юм байна. За баярлалаа. Тэгэхээр бидэнд бас маш хэрэгтэй сонсууштай бодол төрөөс их мэдээллийг хуваалцсанд баярлалаа. За баярлалаа.